Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу, Mongolian Australia podcast-ийн маань 95 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараар Сидней хотоос Австралийн mortgage brokering компани болох SCG компани, finance компанид business development manager-аар ажилладаг баясгалангийн мөнгөн зул орж байна. За тэрээр Монголд байхдаа банкны чиглэлээр 9 жил гарan ажиллаж байсан ба 2019 онд Австралид анх ирж исэн юм байна. За тэгээ мөнгөн зул маань бас Монголд банкны менежментээр бакалавр зэрэг, Австралид Master of Finance and Commerce буюу санхүү болон худалдааны мастрын зэргийг тус хамгаалсан байдаг. За тэрээр одоо монголчуудаа зориулан орон байрны зээл авахд бас хэрэгтэй мэдээлэл, шийдэл гаргалгааг олж өгөх зорилготойгоор Money Minds нэртэй Instagram хуудас ажиллуулад явж байгаа. Ийм мундаг бүсгүй оролцоход бэлэн болоод байна. За сайн уу мөнгөн зулаа. Сайн байна уу. Подкастнда урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээ сонсож байгаа бүх хүмүүстээ өдөр өглөө орой мэндийг хүргье. Тэгээ маш хэрэгтэй мэдээлэл болсон одоо подкаст болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэлгүй яг одоо ялангуяа үйл хөдлөхөөр ярих энэ сэдв болвол тэр болгон подкаст маань бас ороод ярилцах хүмүүс маань бас ховор байдаг. Орсон байгаа боловч бас ховор байдаг. За тэгэхээр бас их энэ хэрэгтэй мэдээллээр хэдүүлээ өнөөдөр подкаста дүүргэнэ. За хоёлаа яриагаа эхэлнэ. Австралид ирэхээс өмнө хийж байсан ажил төрөл, төгссөн сургуулийнхаа талаар хоёлаа яриагаа эхлэе. За ерөөдөө Австралид ирэхээс өмнө би бакалавра болвол Мөсийн эдийн засагт банкны менежмент чиглэлээр сурч төгсөнгүүтээ Худалдаа хөгжлийн банкнд яг зээлийн эдийн засагч мэргэжлэр бас ахлах эдийн засагч мэргэжлэр нийтдээ 6 жил гарan ажилласан. За тэгээд анх бол тэр нэг ипотекийн зээл гэдэг микийн зээл гарч байхад ерөөхдөө бүх процессд одоо гар бибис бас оролцож исэн. За тэгээд ажиллаж байгаад ерөөхдөө 18 онд Австралид бас яг магистр сурахаар ирж исэн. За тэгээд бусдын л адил яг хэлний бэлтгэл сурж эхлээд тэгээд яг магистрийн хичээлээ бол яг 20 онд эхлүүлээд тэгээд Macquarie University-д бол Master of Finance, Master of Commerce гэдэг нэм давхар мэргэжлэр сурч төгссөн байгаа. Ямар гоё юм бэ. Тэгэхээр ер нь манай мөнгөн зул маань бас яг банкныхаа чиглэлээр бол ер нь бар дагнсан мэргэжлийн хүн байж тээ. Монголд ч гэсэн ингээ ажиллаж байсан. Маш гоё ёо мэргэжлийн хүн оруулж байгаа да. За тэгэхээр одоо хийж байгаа ажилдаа ер нь орохоос өмнө Австралид ирээд ер нь ямар ажил төрөл хийж байсан бэ? За Австралид яг ирээд бол дэлгүүрийн сейлсийн ажил хөвчлэн хийсэн байдаг. За тэгээд жижиг корнер шоп, ритейл гэх мэт одоо H&M гэдэг компани мэдэн шүү дээ дэлгүүрийг. H&M-д бол 3 жил ажилласан. За Cotton On бас хагас жил гэдэг ерөөдөө сейлсийн ажлууд аягүй хийсэн. За миний нэг давуу тал бол яг энд эрэхтэй яг англи хэлний төвшин бол гайгүй ирж исэн. За тэгээ мэдээж нөгөө шинэ улсын хэв маяг өөр болохоор чих онгоох нэг хугацаа шаардлагатай байсан. Тэгээ ер нь анх иржэл яг эхнээсээ за хилээл ашигласан ажил хийгэж аягүй их зорж ажил хайж агаад тэгээд бол сейлсийн ажил хийж одоо яг энэ сейлсийн ажил хийснээрээ болохоор би яг нөгөө энэ клиентуудтай харьцах за тэгээд яг сейлс борлуулалт хийх яг энэ давуу талууд айгүй сайн олж авсан. Тэгээд яг нөгөө энэ мастрын хичээл сурна гэдэг чи өөрөө бас айгүй их нөгөө юм ачаалттай байдаг шүү дээ. Яг тэрнийхээ хажуугаар л ирэхэд яг part time ажлуудыг хийж исэн да. Тэгэхээр анх Австралид ирэхдээ нөхөртөөгөө хамт ирсэн үү? Анх ганцаараа иржээгүй яаж исэн? Анх ирсэн талаараа. Тийм би анх одоо яг нөгөө ихсээ төрүүлж ирээл араас нөгөө нөхөр мэдүүлээл тэгж ирдэг. Тэр замналаар ирж исэн. Тэгээ манай онч миний виз гараад энд ирснээс нэг 5-6 сарын дараа виз нь гараад ирж исэн. Тэгээд одоо яг Австрали улсад ирээд 6 жил гарan болцсон байна. Тэгээ ихнэр биш нөхөр тэнийг хүүхдийн хамт амьдардаг. Дам хүн бол энд бас барилгын чиглэлээр мужааны ажил хийгээ явдаг. Тэгээ манай охин бол одоо 2 нас гарантай тийм залуу гэр бүл байна. Яс хөөрхий. За тийм байна. Тэгэхээр энд төрсэн байх нь штэ. Энд төрөнд ямар шүү вэ? Ямар тусгаар яв? Хоёлоо шууд жоохон ярианыхаа сэдвээс өөрчлөө жоохон ярина. Энд
Ерөнхийдөө за хамгийн анх одоо ээж болох мэдрэмж бол маш гоё байсан. Энд мэдээж яг нөгөө гэр бүлээсээ хол гэдэг те бид нар ч одоо гэр бүлээсээ хол төрж байгаа. Тэгээ нөгөө найз нөхдийн одоо одоо юуны тусламжтайгаар айгу сайхан төрөөд хүүхдээ өсгөөд бас явж илаа. Тэгээ одоо яг л нөгөө гэр бүлийн чи одоо найз нөхдүүд л энд одоо оролж байж штэ тий. Тэгээд яг нөгөө ихний дээрэс нь би 30 гараад ээж болсон болохоор айгүй тийм болгоомжтой ээж л болсон доо. Мундаг байна. Хүний газар бас ингээд бас Монголд байвал өөр штэ юм чинь аав ээж ах トゥ хамаатан садан байж гин те эргэн тойронд тэгээ бас энэ бүгдийг бас амжуулаад явж байгаас мундаг байх шүү мөнгөн зулаа. Баярлалаа. За тэгэхээр тэгээд анх ер нь яагаад энэ mortgage broker мэргэжлийг ер нь сонгож сонирхож энэ салбарт орох болсон бэ? За яг энэ салбар руу болохоор айгүй санамсаргүй байдлаар орсон гэх юм уу. Ерөнхийдөө нөгөө мастрынхаа яг сүүлийн семестр эхлэхээс өмнө за ер нь одоо ажил хайх хэрэгтэй байна гэж айгүйх бодсон. Яагаад гэвэл яг манай сүүлийн семестр эхлэхээс өмнө яг нөгөө он гараад яг нөгөө хэл нэгтгэх гэдсэн баггүй юу. Тэгээ нөгөө манай тухайн үед яг төгсөж исэн курсын сургуулийн оюутнууд маань яг ажилд айгүй сайн орж авч исэн. Тэгээ би чинь болохоор нөгөө төгсөөгүй байдаг. Тэгтээ ерөөхдөө бас ажлаа хаах хэрэгтэй маань зөвхөн өөрийгөө одоо би сургууль мастрын оюутан гэдэг яг энэ нөхцөлд ерөөсөө хязгаарлахгүйгээр би өөрөө ядаж хагас цагаар ч юм уу эсвэл бол би юм заавал ажлаа хаах хэрэгтэй мэн гэж ботцсон байсан. Тэгээ айгуу сайн ажил хайж явж байгаад яг манай нөгөө Macquarie сургуулийн яг оюутны холбоонд би ажилладаг байсан. Тэгээ хамтдаа ажилладаг байсан. Манай охин маань харин компани нь хүн хайж байгаа гэд. Тэгээ тэр ажлынхан рол нь болохоор яг миний Монголд хийжсэн банкнд хийжсэн ажил байсан байхгүй. Тэгээд би яг тэрийг сонирхоод би нэг хийж болох юм байна гэд. Тэгээ CV-гээ явуулсан чи ерөөхдөө захиралд нь айгуу таалагдаад тэгээ интервью дөрөгдөөд ажилдаа шууд орж исэн. Тэгээ би яг нөгөө сүүлийн семестрт ч одоо 4 хичээл үзээд бас л ачаал ихтэй тэгээ бүх хичээлээ онлайнаар аваад тэгээд офис дээрээ 5 өдрийн 4 өдөр ажиллаад ажлынхаа хажуугаар нөгөө ажлынхаа хажуугаар хичээлээ аваад лекцэндээ суугаад ерөнхийдөө бол амар ячаалттай байсан тэр сүүлийн семестрт. Тэгээ дээрээс нь сүүлийн семестртээ явж байгаа бас жирэмсэн болчихж байгаа. Дээрстэй бол айгүй ачаалттай. Тэгсэн ер нь айгүй олон юм амжуулсан тийм семестр байсан. Тэгээд ерөөдөө ажиллаад явж байгаа хугацаанд ингээл нөгөө Монголын орон сууцны зах зээл, Австралийн орон сууцны зах зээл хоёрын ингээ ялгаануудыг айгүйх хараад амар сонирхолтой санагдчихсан. Тэгээ айгүйх нөгөө нэг Австралийн моргежийн зах зээл чи ерөөсөө амар өрсөлдөөнтэй ерөөсөө 100 гаруй банк усууд тэгээ кредит юнионууд ингээд маш өрсөлдөөнтэй ажиллаж идэг. Гэтэл одоо манай Монголд бол тэгээ 10 гаруй арилжааны банкуд одоо ингээ орон сууцны зээл олгодогч гэдэг юм уу. Тэрнээс одоо ерөөсөө маш өөр байсан. Тэгээ тэр нь айгүй надад их маш их сонирхолтой санагдаад ерөөсөө энийг хүмүүст гоё ингэж хэлж одоо бас ингээд гоё ямар санагдаад байдаг гэсэн. Тэгээд өрсөлдөөн энд ч одоо их байна гэдэг нь өөрөө нөгөө тухайн зах зээлийг айгүйх төрөл бүрээр ингээ хөгжүүлэх одоо нөхцөл нь бүрдсэж байгаа юм л да. За яг нөгөө бас энэ дээр хэлмээр байдаг нэг зүйл нь болохоор одоо манай Монголд байдгүй Австрал түгээмэл байдаг айгүйх зүйлүүд байдаг. Тэрнээс ер нь дурдах юм бол одоо жишээлбэл орон сууцны зээл нь одоо зориултаас хамаарат жишээлбэл одоо амьдрал суух зориултаа, түрээсэх зориултаа гэл ингээд бүтээгдэхүүн мөртлөө өөр байдаг ч гэдэг юм уу. За тэгээ энэ хоёр бүтээгдэхүүн өөрөө банкн дээрээ болохоор зээлийн хүүн бас ингээд өөр ах жишээний. За тэгээд гэх мэтчлэн ингээ аюухан байдаг. За өөр нэг сонирхолтой нэг фичер байдаг нь болохоор одоо жишээлбэл offset account гэж байж байгаа одоо. За зээл тэр нь болохоор ингээ зээлийн данстай ингээ дагалдаад нэг ингээ данс ирчдэг. Зүгээр л өдөр тутамдаа ашиглах боломжтой гүйлгээ хийдэг. Тэгээ нөгөө зээлийн таталтаа хийдэг данс гэсэн үг. За тэгээд гол онцлог маань болохоор яг тэр дансанд байгаа одоо мөнгөн үлдэгдэл болон зээлийн үлдэгдэл хоёрын одоо зөрүү гэрс нь одоо банк зээлийн хүүгээ тоосдог гэсэн. Ерөнхийдөө гол зорилго маань бол одоо банкнд одоо хүн мөнгө байршуулах гэдэг чи одоо Австралид бол тий ерөнхийдөө нэг тийм түгээмэл биш. Манай Монголд бол хүн банкны хадгаламжинд хийх гэдэг юм уу байдаг бол энд бол хүмүүс нөх хөрөнгө оруулалтын зэрэг явцдаг болохоор тэр мөнгийг татах зорилгоор банк зээл олгосон банк маань
тэр офсет дансандаа мөнгө одоо өдөр тутмын мөнгө байршуулчих юм бол зээлийн хүүн ингээд баг төлөөд яваад авах боломжтой. Одоо ерөөхдөө нөгөө өдөрт хүнд ингээд нэг эргэлдүүлдэг мөнгө ч гэдэм үү одоо бизнес эрхэлдэг хүмүүс бол эргэлтийн мөнгөө за хүүхэнд ч гэсэндээ ингээд цалин ордог цалингийн дансандаа одоо мөнгөтэй байдаг. Тэр мөнгөөл нь офсет банк дансандаа байршуулах юм бол ерөөсөө зээлийн хүү баг төлөх тийм боломж байдаг жишээнийг тийм юм нөгөө юм онцлог шинжүүдтэй аюул юмнууд байдаг. За тэгэл ерөөсөө би энэ одоо ийм зүйлүүдийг мэдэхгүйгээсээ болоод тий одоо боломжоо алдахгүй гэдэг байдлаасаа би яг одоо энэ хүмүүстэй хэлмээр байдаг болохоор Money Minds гэдэг яг Instagram-аа болол хөгжүүлж эхэлсэн. Тийм яг одоо бол би бас яг энэ real estate чиглэлээр бас айгүй их сонирхоод ялангуяа энэ үйл хөдлөхөөр бас ингээд сонирхоод явж байгаа л да. Тэгэл бас өөрийн бас хэдэн зээлийг бас ингээл эндхийн брокеруудтай уулзаал ингээл эхлэн тэ refinance хийгээл дахиж ингээл банкаа өөрчлөх гэх мэтчлээ ингээд яг ингээд хин шиг мөнгөн зул шиг юу н айгүй сонирхолтой. Зүйлийг одоо ингээд сонирхож ингээл ихтэл ингээл те одоо ном хүртэлтэй тэр баян аав ядуу аав гэл ном байж ин те их мэдчихсэн айгүй тийм талаар айгүй сонирхоод ингээд эхэлж байгаа. Тэгэхээр бас ер нь бас цаашдаа хоёлаас яг энэ үйл хөдлөхийг хүмүүс маань бас яаж те хаанаас олох уу, яаж энэ зээлийг хэлэх үү, яах дүйдгүү гэдгийг бас дахиад бас подкаст хийхээр л юм байна. Айгүй гоё сонирхол нэгтэй санагдчих шүү. Тийм тэгээд би нөгөө Money Minds-аа одоо ингээл яг сүүлийн 1 жил яг идэвхтэйгээр одоо энэ богино хэмжээний рeel бичлэг оруулаад тэгэл айгүйх маш олон монголчууд бас ингээ холбогдож байгаа. Тэгээ нэг хөгжилтэй ч гэх юм уу нэг зүйл нь манай банкнд намайг ажиллаж хахад надаас байрны зээлээ авч исэн харилцагч нөгөө намайг инстаграмаар хараад надтай холбогдоод тэгээ бас энд Австралид байрныхаа зээлийг надаар дамжуулаад авч исэн. Тэгээд тэ нөгөө энэ тэнд ингээ ивент дээр оролцохоор манай Монгол дахь харилцагч нар надтай ирж уулзаад хүүе би энд ирсэн байгаа шүү. Би одоо өстө хоёулаа чамтай холбогдсон шүү. Байраа авъя шүү гэж айгүй нэттэй. Тэгээд Монгол харилцагч нар энэ одоо Австралийн харилцагч болоод явж байгаад айгүй баяртай байгаа. Тэгээ манай одоо 22 оноос хойш би одоо яг энэ компанид ажиллаад тэгээд яг энэ монголчуудтай зээлийн нолгоо явьж байгаа. За ерөөхдөө манай харилцагчаас одоо эхнээсээ 2 дахь investment property-гаа бол аваад эхэлсэн байгаа. За тэгээд бид нар бол нөгөө харилцагч нартай зөвхөн одоо ингээд зээлийн нолгоод орхичдаггүй. Тэгээд жилдээ at least нэг удаадаа хүүхэн ревю хийж өгөөд за тэгээд дараагийнх нь яг өөрийнх нь төлөвлөгөөтэй зэрэгцүүлээд ингээд хамтраад ажиллаад явдаг. Ерөөхдөө айгүй монголчуудтайгаа хамтраад ажиллахад айгүй гоё таатай байдаг. Тэгэлгүй яхаа Монголд бас банкны чиглэлээр 6 жил гараа ажилласан хүн чинь бас тий үйлчлүүлэгч нар нь бас дахиад үйлчлүүлэхдээ хүртэл дуртай, найдвартай, итгэлтэй байдаг бах тий. Харин тийм айгүй баяр шүү дээ. Тэгээд ирээд ирэхээр тийм байна. За тэгэхээр ер нь Австралид ажиллаж амьдарч байгаа монголчуудын маань ер нь ихэнх нь бол оюутны визтэй байгаа нь үнэ. Тэгэхээр бас PR буюу байнгын оршин суугчийн визгүй ч гэсэн ер нь үл хөдлөх авч болох уу болдог бол ямар нөхцөлтэйгээр юм болоо гэдгийг хоёлаас оюутны визтэй залуучуудтай хэлвэл. За тэглгүй яг одоо бид нар ч одоо бүгд л энэ student visa-ээр сурах гэж ирээд л одоо тэрийг бол туулж гардаг тий. За тэгэнгүүт student visa-тэй хүмүүст бол мэдээж хуулийнхаа дагуу байр авч болно. За ингэхдээ бол ерөөхдөө зөвхөн шинэ байр худалдаж авч болж байгаа. Хуучин байр авч болдог байсан нь бол түрүү жилээс яг төр хугацаанд эднийх бол хоригдсан байгаа. Тэгээд одоо гарч байгаа нам нь хүртэл яг энэ хоригоо үргэлжлүүлэн сунгана гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр ерөөдөө нөгөө off the plan буюу одоо баригдаж байгаа байрлал худалдаж авч болох нь байна. За мөн баригдсан байгаа нүүж ороход бэлэн тэм шин байр өмнө нь яг хүн амьдарч байгаагүй шин байр худалдаж авч болно гэсэн үг. За ерөөдөө одоо ингээд байр аавна гэдэг маань өөрөө айгүй тийм одоо том санхүүгийн одоо шийдвэр гаргалт те. Тэгэхээр байр авах одоо энэ шийдвэр гаргахдаа ерөөхдөө дараах зүйлүүдийг бас би бодолцож үзээсэй гэж боддог. За мэдээж нэмэлт зардал бол гарна. Одоо энэ тийм PR визтэй хүнийг бодох юм бол арай одоо худалдаж авах зардал арай өндөр. За жишээ нь бол байр худалдаж авахд энгийн stamp duty буюу 4% татвар төлдөг. За түүн дээр нэмээд foreign buyer surcharge буюу одоо энэ эндхийн иргэн биш учраас нэмэлт 8-9% татвар. За тэр нь мэдээж одоо нөгөө мужаасаа болоод 7-9% нэмэлт татвар төлдөг. За тэгээд бас FIRB гээд одоо тухайн
одоо гадны иргэн маань одоо Австрали улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахд одоо зөвшөөрөл авдаг тийм нэг аппликейшн фи байдаг. $1,000 дотор бол нэг $14,700 төлдөг. За ерөөд татвар хураамжууд нь юм байгаа. За тэгээ өмнө дээр нэмээд бол төр визтэй иргэд маань бол байрны урьдчилгаадаар хаяж 20% урьдчилгаа төлдөг байгаа. За тэгээд мэдээж одоо ингээд энэ их зардал мөнгө маань одоо нийтдээ нэг 12-оос 13% татвар нэмж төлж байгаа юм л та. Одоо нэг депозитны 20% дээр нэмээд тэгэхээр нэг нийтдээ 32-оос 33% гэсэн үг. За тэгээд мэдээж одоо урт хугацаанд тий Австрали улсад амьдарч ажиллах одоо төлөвлөгөөтэй. За тэгээд PR виз бас авах боломжтой гэдэг ч юм уу. За тэгээд банкны одоо нөхцөл зээл авах нөхцөл шаардлагыг хангаж байгаа хангалттай депозит мөнгөтэй. Тэгээд дээрэс нь мэдээж одоо энэ зээлийг энэ 30 жилээр авж байгаа энэ хугацаанд төлөх хэмжээний тогтмол орлого гэдэг бол айгүй одоо маш чухал тий. Тогтмол орлоготой байх юм бол за ингээ ерөөхдөө зээл авах боломжтой. Нэгдүгээрт одоо жоохон одоо тий өөрийгөө ирээдүйд гарч ирэх эрсдлээс одоо хамгаалсан. Ерөөхдөө тийм байна гэсэн үг. Мэдээж за тэгээд шаардлага хангаж явах юм бол одоо энд одоо хүний бид нар ч одоо тий түрээсэндээ хэдийг төлж байгаа байлээ. Тэгээ хүний рент хүний байрны зээл төлж рентэнд төлж яхаар тэр рентэнд төлж байгаа мөнгөө өөрийнхөө байрны зээлээ төлөөд өөртөө хөрөнгө бий болгож болно л гэсэн үг. За тийм байна. Тэгэхээр оюутнуудын хувьд мэдээж гадаад за оюутан бас спонсор визтэй хүмүүсийг бас давхар ярьж байгаа хэрэг тийм үү? Тэд маань бас PR биш учраас бас адилхан нөхцөлтэйгээр явж гэнэ үү те? Спонсорын визтэй. Спонсорын 482 виз тийм ерөөхдөө нэг гарах одоо upfront cost буюу тухайн байрыг худалдаж авахд гарах зардал буюу саяны одоо нөгөө foreign buyer surcharge татвар хураамжийн хувьд бол яг ижилхэн. За 482 визтэй иргэдийн хувьд бол зээл авах нөхцөл нь арай student визийг бол арай өндөр. Ягаад гэвэл нөгөө 482 дотроо одоо нөгөө нэг PR авах боломжтой нэг occupation list байдаг тийм medium болон long term occupation list. За тэр листний ажил нууд бол одоо яг энтхийн иргэнтэй адилхан нөхцлөөр зээл авах гэсэн үг. Яагаад гэвэл одоо тэр виз маань өөрөө PR-ийн pathway байдаг учраас тэрийг accept хийж байгаа лендерийн option арай их болчихж байгаа гэсэн үг. За яг төр визтэй 500 визтэй иргэд маань болохоор яг limited хэд хэдэн л одоо лендер зөвшөөрдөг. Тэр одоо лендерүүдийн яг нөхцлөөр худалдаж авах зээл авах боломжтой гэхээр бага зэрэг арай өндөр хүүтэй. Дээрээс нь одоо рисктэй гэдэг утгаараа нөгөө эрсдлийн бас фи нэмэлт төлдөг. Жишээлбэл одоо за student визтэй хүн 6.7% жилийн авлаа гэж бодоход 482 визтэй хүн 5.7-оор авдаг ч гэдэг юм уу. Ийм бол зээлийн нөхцөл төр бол арай өөр болол байгаа. Тийм байх нь байна. За тэгэхээр бас манай сонсогч нар маань бас сайн бичээд аваарай. Тэгэд сайхан зогсоож байгаа пауз хийж байгаа дахиж сонсоод ер нь бас өөрийн нэр дээр бас үл хөдлөлттэй болно гэдэг чинь мэдээж хүний байрыг түрээслээ явснаас илүү түрүүн мөнгөн зул маань бас хэлсэн шиг хүний байрны зээлийг төлж явж байхаар өөрийнхөө нэр дээр болгоод өөрөө төлөөд ойролцоо тий бараг адилхан үнээр төлөөд бараг магадгүй хямдхан байж магадгүй тийм төлбөрөөр тэгээд өөрийн гэсэн байртай орон сууцтай болох нэ болж болох нэ тийм учраас та бүхэн нас энэ бичиг баримтнаас хараад энийг бас зориорой. Тэгээд тэр яг за PR за тэгвэл энэ PR-гүй хүмүүс маань ийм байгаа юм байна. За тэгвэл одоо PR-тай тэгээд Австралид одоо анхныхаа байрыг first home owner болох гээд ингээд бодож байгаа сонсогч нарт маань одоо зөвлөгөө өгөөч. Тэгэхээр PR-тай хүмүүс маань тэгвэл одоо ямар бичиг баримт бүрдүүлэх нөө яах нөө гэдэг нь. За нөгөө first home buyer гэл одоо Австрали улс чинь энтхийнхаа иргэн болон PR визтэй иргэдээ одоо дэмжих зорилгоор first home buyer гэдэг одоо энэ хүмүүсээ янз бүрийн одоо тий нөгөө засгийн газрын одоо програм одоо дискаунтууд, инсентивүүд байна. За одоо ерөөхдөө бол одоо би step by step ярил л да. Хамгийн ихний ерөөхдөө манай анхны байраа худалдаж авч байгаа хүмүүс маань яг юунаас эхлэх вэ гэдээ ярих юм бол эхлээд яг нөгөө өөрийн болон өөрийн гэр бүлийн одоо яг өрхийн одоо авах боломжтой зээлийн хэмжээгээ мэдэж авах нь хамгийн ихний асуудал. За мэдээж одоо гадуур бол нөгөө энэ онлайн ингээд нөгөө calculator байдаг. Гэхдээ тэр бол яг нөгөө нарийн тоог гаргадаггүй байхгүй. Яагаад гэвэл одоо яг тэр
зээлийн хэмжээг тогтооход маш олон факторууд байдаг болохоор ерөөдөө яг нарийн мэдээж хүн болгон дээр жишээлбэл зээлийн хүүхэгчлэн өөр. Тэгэхээр яг зээлийн хүүчин ямар байгаагаас хамаарат нөгөө зээлийн хэмжээ чинь гарч ирнэ гэх мэтээр. Тэгэхээр ерөөдөө яг зээлийн хэмжээг брокеруудтай буюу надтай холбогдоод мэдэх боломжтой. За дараа нь хэм бол нэгэнт ингээд өөрийнх нь авах боломжтой зээлийн хэмжээгээ мэдчих юм бол тэрнээсээ үүдээд хэдэн хувийн урьдчилгаатайгаас хамаарат өөр зээл байр авахд upfront cost нь ямар зардлууд гарахын гэдэг юм мэдээд авна. За тэгээд дээрэс нь өөрийн санхүүгийн бололцоо дээрээ тохируулаад тэгээд бас зээл авах зээлжих чадвар дээрээ тохируулаад яг нөгөө нэг зээлийнхаа structure-ыг гаргана гэсэн үг. За тэдийн үнэтэй тийм байрыг тэдэн хувийн урьдчилгаатай гэдэг тийм structure гаргах нь хамгийн чухал. За дараагийнх нь болохоор яг нөгөө түрүүн би хэлсэнчлэн ямар засгийн газрын энэ хөнгөлөлт юунаас хамрагдах боломжтой байгаагаа мэдэж авах хэрэгтэй. Жишээлбэл first home buyer guarantee scheme гэд байж байна. За first home owner grant гэд бас байж байгаа. Тэр нөгөө шинэ байр худалдаж авч байгаа $10,000 гэдэг ч юм. За би ерөөхдөө нөгөө state-ээс хамаарат бас мөнгөнд дүн байгуулахаар мэдээж жишээлбэл Сиднейд 10,000 гэдэг ч юм уу. За тэгээ нөгөө stamp duty concession буюу анхны байраа авж байгаа иргэдтэй тодорхой үнийн дүнгээс бага тохиолдолд нөгөө stamp duty буюу 4%-аас нь чөлөөлдөг ч гэдэм үү. Жишээлбэл Сиднейд $800,000 дотор байр худалдаж авах юм бол stamp duty төлөхгүй гэдэг ч юм уу. За иймэрхүү нөгөө инсентивүүдийг шаардлагатай хангаж байгаа хэсэг ямар боломж байгаа хэсгээ бас ингээ брокеруудаас мэдээд авна. За тэгээд дараагийнх нь бол нөгөө зөв property-го сонгох гэдэг асуудал гарч ирж байна те. Мэдээж нөгөө өөртөө амьдрах зорилттой байгаа учраас таны гэр бүлийн нөхцөл байдал ямар байр тохиромжтой юм, мэдээж урт хугацааны төлөвлөгөөтэй чинь бас ямар байр тохиромжтой юм гэдгээ сонгох нь чухал. За нэг манай монголчууд болохоор нөгөө намайг шууд яг нөгөө real estate бүх юмыг л ингээл хийдэг гэж аюу хандуурдаг. Би ч болохоор нөгөө mortgage broker-ууд чи яг нөгөө санхүүгийн finance-ийг олж өгдөг хүмүүс ахгүй те. Тэгээд яг нөгөө property-го болохоор юу яадаг ч юм уу нөгөө өөрөө би нөгөө байраа олоод тэр гэдэг байдлаар явуул тий. За тэгээд энийгээс маш зөв сонгох нь бас айгүй чухал. За тэгээд бичиг баримтын хувьд бол ерөөсөө яг энэ эдгээр бүх юмнуудаа ингээд шийдээд бүх юмаа болгоцсон боход бичиг баримт бол ерөөсөө нэг ямар ч асуудал байхгүй. За би яг л нэг ID тэгэл нөгөө орлогын бичиг баримтууд гэх жишээ нэ. За яг нөгөө нэг орлого маань ямар байгаас шалтгаалаад жоохон ингээд хөрөөд явчихна. Мэдээж full time, part time PAYG шилтэн бол pay slip шаардлагатай. Тэгээд нөгөө банкны цалин ордог дансны хуулга. За мэдээж манайхны ихэнх нь ABN-ээр ажил хийдэг тий. Тэгэхээр self employed байх юм бол татвар төлсөн татварын 2 жилийн 1 жилийн санхүүгийн tax мэдүүлсэн байдал гэдэг ч юм уу. За тэгээд тэрнээсээ хамаарат бол documents яага явчихна. За яг нэмэлтээр нөгөө би хэлмээр байдаг нэг зүйл нь болохоор энд Австралид болохоор энэ credit scoring system айгүйх нэвтрээд айгүй олон жил болцсон. Энийг яг нөгөө ингээд хөгжүүлээд явдаг. Тэр болохоор яг нөгөө credit score зээлийн түүх нь сайн муу байгаагаас хамаарат тэр хүний зээлийн хүү тогтож байгаа байхгүй юу? Тэр credit scoring юу нөлөөлөд байна вэ гэхээр бид нар credit card авдаг тий. Эсвэл бол машины зээл, personal loan гэдэг ч юм уу Afterpay бас нөлөөлж байгаа байхгүй юу? Тэнгүүт тэрэн дээр ингээд 1 удаагийн 2 удаагийн төлбөр ингээд мис хийхэд хүртэл тэр credit score нөлөөлж идэг. Тийм болохоор тэрэн дээрээ маш сайн нөгөө нэг ийм хариуцлагатай байхгүй бол Австралийн банкуд бол ерөөхдөө ийм муу зээлийн түүхтэй хүнд бол яг зээл гарах дуртай байхгүй юу нэрсэлтэй гэж үздэг. За яг мэдээж зээл бүр олохгүй гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө гол нь нөгөө love dog буюу зээлийн банкны шаардлага хангахгүй болчоор нөгөө зээлийн хүү маань өндөр болчдөг байхгүй. Тэгэхээр хүндээ ч гэсэндээ өндөр хүүтэй зээл төлнө гэдэг чинь ер нь бол бас эрсдэлтэй шүү дээ тий. Зүйлүүдийг л ихний байдлаар аягүй сайн ярилцсан. Тэгээд би нөгөө клиентуудтайгаа ингээл бүх хүний л кейс дээр ингээл ярилцал хамтдаа шийдвэр гаргалгааг ингээл шийдэл явдаг да. Яа энэ угаасаа подкастын маань ер нь ярилцах ер нь хугацаанаас маань аюу том сэдвэлтэй аюу урт ярилцсан сэдв. Тэр энэ
Аюу ингээд зогсгон те товчхон ингээ ярьж байгаа. Тэгэхээр та хэд маань бас те за яг монгол хэлээрээ сайхан зөвлөгөө авахар бол бас мөнгөн зултай манаас холбогдоорой. Тэгээд яг таны нөхцөл байдал болгон ч өөр байгаа те. Таны ажил за эхнэр ажилдгүй юу, нөхөр нь ажилдаа ажилгүй юу, за ажлын орлого нь хэдүү бэ нү яг те цалингаар компанид ажиллаж гэх мэтчлээ ингээд хүн болгоны нөхцөл байдал өөр байгаа учраас бас та бүхэн манаас холбогдоод яг өөртөө хэрэгтэй ерөнхий яриад байгаа боловч яг та хэрэгтэй мэдээлэл бол холбогдоод аваарай гэж бас энэ дээр бас нэмэт хэлчихье. Тэгэхээр бид хоёр бол ингээд яарал цухас ингээл ярьж ах шиг байна. Тэгээ бас дээрэс нь яг хаа бас ингээд байраа худалдаж аваад тэгээд за ихэнх хүмүүс манаас түрээсэлж байгаа ах. Тэгэхээр түрээсэлж байгаа хүмүүс маань бас те consult rate буюу за одоо манайхаар за би одоо бол баг энэ чинь нэг монголоор яг ингээд монголчлууд одоо баг сөөхий мөнгө гэж хэлэх юм уу да. За consult rate, water rate буюу яг ингээд усны сервисийн мөнгө, үйлчилгээний мөнгө, тэгээ дээрэс нь ингээд хаусны insurance эдэргээд тиймэрхүү бас зарлууд маань бас яг түрээслэгч маань төлөхгүйгээр яг тэр төлсөө төлөөл явна. Хэрвээ та байшингаа өөрөө оwn хийгээд өөрөө зээлээ өөр дээрх нэр дээр эхлэх юм бол энэ бүгдээ та өөрөө заавал төлөөд явна гэсэн бас нэг тийм зүйл байгаа тийм. Тийм. Яг нөгөө одоо buying cost буюу одоо ингээл тэр байрыг худалдаж авахд ингээл баахан саяны хэлсэнчлэн stamp duty ингээл те энэ финүүд төлдөг. Яг holding cost гэдэг ингээ яваад ирэхээр байр одоо эзэмшнээс хойш одоо энэ костууд тэгэхээр ингээ хүмүүс яг ингээд мэдхгүй байдаг те. Тэгэхээр тэрийг бол одоо яг саяны хэлсэнчлэн одоо даатгал одоо манай төр үйдтэй иргэд төрчлөө одоо tax, land tax төлдөг ч гэдэг юм ингээд маш олон юм одоо нуугдсан зардууд байдаг болохоор бид нар бол ерөөхдөө ингээд харилцагч нартай ингээд бүгдийг хэлээд яг ингээд яг л нөгөө хүүхэд анх яаж сургуульд оруулдаг гэлээтэй яг тэрнтэй яг тэр шиг л ингээд яг бүгдийг хэлж өгөөл явдаг. Тий. Тэгээ ер нь зарим хүмүүс манаас бараг тэгвэл өстэй ингэж их татвар такс юуны төлбөр consult rate, water rate өгж явахаар түрээссэн дээр юм шүү гэдэг боловч та эцэст яах вэ гэхээр өөрийнх нь гэсэн байртай тухайн байрны чинь бас үн өсөөд те та өөртөө хөрөнгө оруулалт хийж гинэ л гэсэн үг. Тэгэхээр та зүгээр нэг хүний моргежийг төлөөд түрээсээ өгөх явах уу эсвэл та өөрийнхөө нэр дээр аваад өөрийнхөө нэр дээр логтоод ингээд ирээдүйд үйл хөдлөлтөй болох уу гэдэг бас тий тэрийг бас манайхан бодолцож үзнэ үз. Тэгэхээр мэдээж авсан нь бол дээр байгаа. Та бүхэн өнөөдрөөс эхлээд бас за яаж орон байртай болох вэ гэдгийг бас бодолцоорой. За тэгэхээр түрүүн урдчилгаа хоёлаа ярьсан. За тэгээ одоо хүмүүс маань за ер нь нэрээ эхлэх гээд үзье зээл эхлэх гээд байрны зээл эхлэе л та гэд бодож байгаа бол ер нь урдчилгаа хэдэн хувийг бүрдүүлж иж сая аавна гэж вэ. Гэхдээ яг PR авч байгаа хүмүүс төр хоёлаа яриа заяа. Түрүүн 20% гэж ах шиг байна. PR авцсан хүмүүс маань одоо ингээд байр авъя гэж зүтгэл та. Тэгвэл одоо урдчилгаагаа хэдийг зөвлүүлсэн байх вэ? За ерөнхийдөө нөгөө одоо банкны одоо яг стандарт гэх юм уу одоо Монголд бол жишээлбэл урьдчилгаа 30% гэж байдаг шиг яг банкны стандарт Австралид бол 20% гэж байдаг. Тэгэхээр 80%-ийнхаа зээлийг аваа явдаг. За түүнээсээ доош 20%-аас бага урьдчилгаа төлөх юм бол одоо банкыг тэр эрсдлээс хамгаалах зорилгоор нэг удаадаа LMI гэдэг одоо шинтгэл төлдөг. Тэр нэг 10-аас 20 мянга одоо зээлийн дунгаас хамаарат тийм байдаг. За гэхдээ LMI төлөхгүйгээр одоо 20-оос бага хувийн урьдчилгаатайгаар байр авах боломжууд байдаг. За нэгдүгээрт нь бол одоо ямар ч депозит төлөхгүйгээр одоо манай Монгол нөгөө байранда урьдчилгаанда нөгөө байр тавьж 100% зээл авдаг штэ тийм микийн зээл ч юм уу. Тэрнтэй адил одоо жоохон төстэй одоо аав ээжийнхээ байрыг одоо урьдчилгаанда барьцаалаад 100% нь зээл авч болдог. За хоёрдугаарт нь бол 5% депозиттайгоор одоо first home buyer guarantee scheme гэдэг би түрүүхэн одоо нэг дурдаад өнгөрсөн тэр схемийн дагуу 15% нь болохоор засгийн газар одоо ямар нэгэн байрных нь owner-өөс нь одоо эзэмшихгүйгээр зөвхөн 15% баталгаа гаргаад баталгаа гэдэг нь тэр банкыг одоо эрсдлээс хамгаалж байгаа гэсэн үг. Тэгээд та 95% нь зээл авах боломж бас байдаг. За тэр нь схемийн талаар бага зэрэг жоохон дэлгэрүүлбэл за мууж болгоноос хамаарад одоо тийм дээд үнийн одоо дүн гэж байдаг. Мэдээж яг энэ нөгөө
засгийн газар чи одоо ямар хүмүүсээ дэмжих юм мэдээж тий анхны удаага ингээ байраа авах гэж байгаа жижиг дунд орлоготой иргэд гэдэг ч юм уу тэрэндээ одоо ингээ тохирсон одоо ийм үнийн одоо юу байдаг жишээлбэл одоогийн байдлаар бол Сиднейдээ $800,000 дотор байр авах боломжтой гэдэг ч юм уу нэг тиймэрхүү дүнгууд байгаа. За одоо энэ нөгөө шинэ нам гарсантай холбогдуулаад энэ price cap-ыг бол өсгөнө гэсэн тийм үрийн хөтөлбөртэй байгаа юм билээ. Одоо тэр нь бол мэдээж хөтөлбөр яригдж байгаа зүйл гэсэн үг. За дараагийнх нь болохоор 3 дугаарт нь 10% депозиттэй. Одоо энэ нь болохоор professional LMI waiver гэж явдیں۔ Одоо за accountantууд байна, medical professionalууд байна, legal professional за зарим лендерүүд болохоор engineering бас occupation-ыг хүлээн зөвшөөрдөг. За энэ дээр одоо тэг тусгайлан энэ мэргэжлийн хүмүүст 10% урьдчилгаатайгаар ямар нэгэн LMI төлөхгүйгээр мөн ямар нэгэн засгийн газрын оролцоо байхгүйгээр 90% зээл авахыг бол зөвшөөрдөг. За тэгэхээр бол урьдчилгаа төлбөрүүд маань PR визтэй хүмүүст бол яг 20%-аас 20% байхгүй байгаа хүмүүс маань болохоор яг нэг эдгээр юунуудаар зам явдаар бол явах боломжтой байдаг. Тийм ээ. Тэгэхээр 20% та төлж чадах юм бол ямар нэгэн insurance даатгал тэгээ илүү төлбөр өгч даатгал авахгүйгээр шууд 20%-аараа зээлээ эхлээд 80% зээл аваад тэгээд эхэлж болох нь байна. Тэгэхээр 20-оос доошоо болвол тэгээд жоохон төлбөртэй л болж таарах нь тийм үү даатгалтай. Яг нөгөө нэг яг уу энэ дээр бол юу гардаг вэ гэхээр за ингээд 5% урьдчилгаатайгаар ингээд баталгаа гаргуулад ингээд 95% зээл авъя гэд ингээд тооцоол хийгээ ингээд явж итэл одоо яг уу манай тухайн одоо зээл авах гэж байгаа одоо өрхийн маань орлого одоо төдийлэн тий арай өндөр одоо жишээлбэл одоо айл өрхийн нэг нь ингээ хүүхдээ хараад тий эхнэр маань хүүхдээ хараад байдаг айл бол мэдээж нөхрийн орлого дээр одоо ингээ үндэслэх нь байна тий тэгэхээр дан ганц нөхрийн орлого нь одоо тухайн зээлчих чадвар хамгийн дээд хэмжээ маань одоо арай төдийлөн одоо жишээлбэл ярих юм бол за $600,000 л хамгийн дээдэлтэй зээл авч болох юм байна гэд гараад ирлээ гэж бодохоор нөгөө 95% зээл маань өөрөө яг авах боломжтой байрны үнийн дүн маань одоо жишээлбэл 635,000-ын л байр авах боломжтой гэд гараад ирдэг ч юм уу. Тийм болохоор нөгөө одоо 635,000 тэрвээ байр олдохгүй те өөрийнх нь хүссэн харж байгаа байр маань одоо болохооргүй байвал одоо урьдчилгаагаа нэмээд тэр дүнг одоо өсгөөд одоо авах боломжтой нөгөө purchase price-аа ингээд өсгөөд явах гэдэг ч юм уу ингээл яг тухайн нөгөө айл өрхийн маань одоо кейс маань ямар байна гэдгээс хамаарал ингээд цаашаагаа ингээд өргөжлүүлээ явчихдаг л гэсэн кейс. За тийм байна. За ингээ өөрсдийнхөө байрыг аваад ингээ явж итэл. За ер нь нэг түрээсийн байр investment property худалдаад авъя л да гэсэн хүмүүстээ одоо хоёлоо зориулаад тэднэрт зөвлөгөө өгье л да. Тэгэхээр түрээсийн зорилгоор үйл хөдлөх худалдан авах яг өөрөө owner occupied буюу өөрөө амьдрахаар худалдаж авах хоёрын ер нь ялгаа нь юу байна? Зөрөөтэй ялгаатай тал нь юу байна? За одоо ингээл нөгөө investment property гэж яриад явахаар манайхан амар том одоо тий investment property гэдэг айгүй том зүйлээр бодоо явцдаг. Яг хөө аргагүй бид нар чинь нөгөө Монголд чинь тэгэж нөгөө хоёр тусдаа авч үздэггүй болохоор яг л одоо суух байна уу, investment байна уу, бүхэн хүн өөрийнхөө нэр дээр хідэн ч байр авч болдог. Тэрийгээ тэгэл ямар зорилгоор ашиглах нь одоо тухайн хүний л дурайдаг. За энд болохоор яг юугаа хэлээд байна гэхээр яг нөгөө investment property яг өөрөө investment property гэдэг маань өөр одоо энэ хөрөнгө оруулалтын яг нэг уламжлалт хэлбэрүүдийн нэг байдаг. За тэгээд яг Австралид бол яг нийт үйл хөдлөх хөрөнгийн одоо 65% нь owner occupied байдаг бол 35% нь investment property байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө австралчууд болохоор яг нөгөө байр авахыг бол яг нөгөө амьдрах зорилтоор гэж харахаас илүүтэйгээр бас нэг урт хугацаанд энэ хөрөнгө бий болгох зорилготойгоор яг тийм нүдээр харж худалдаж авдаг. Одоо жишээлбэл одоо ингээд бид нар бол хин нэгэн owner-ийн одоо investment property л одоо түрээслээд амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд яг нөгөө яагаад Австрал ингээд энэ түрээсийн байр одоо түрээслэх зорилттой investment property ингээд түгээмэл байгаад байгаа вэ гэхээр passive income буюу одоо rental income айгүйх олох боломжтой. Одоо жишээлбэл Австрал ирж байгаа олон улсын оюутнууд дээр эдний эдийн засгч одоо ингээд явж гин гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүт чи олон улсын оюутнууд маань яах юм түрээслэн тийм
Тэгэхээр одоо нөгөө тэр түрээсийн одоо процесс одоо түрээслэх demand буюу эрсдэл маань аягүй их байдаг учраас одоо тэр түрээсийн орлого олох боломжтой тийм тогтмол ийм орлого олох боломжтой байдгаараа нэгдүгээрт тийм investment property аягүй тийм attractive хөрөнгө оруулалтын хэлбэр гэж нэг яадаг буцагддаг байна. Дараагийнх нь бол нөгөө capital gain буюу одоо property маань одоо жил ирэх тус маань одоо өөрийн үн цэн ингээ өсөө явж идэг Австралид. За тэрийг тэндээсээ бол хүний маань одоо өөрийн хөрөнгө бол ингээд нэмэгдээд хөгжиж явах боломжтой. За дараагийн маань нэг гоё одоо давуу тал маань одоо tax benefit-ууд байдаг. Одоо жишээлбэл тухайн одоо байр эзэмшиж байгаа тэр инвестор маань одоо түрээсийнхаа орлогоороо одоо тэр түрээсийн байраа төлж байгаа зээлийн хүү болон бусад одоо их бүх заржуудаа нөхөж чадахгүй байвал тэр одоо negative gearing буюу одоо тэр loss одоо тэр алдагдлаа нөгөө татвартаа мэдүүлээд бага татвар төлөх боломжтой. Тэгээд дараачих нь мөн одоо энэ байрны чинь одоо илэгдэл гэдэг зүйл байгаа шүү дээ тий. Илэгдлийн зардлыг бас өөрөө taxable income-аас хасуулж бага татвар бас төлөх боломжтой. Ерөнхийдөө нөгөө энэ одоо invest хийх одоо энэ процессыг татвараар дамжуулаад одоо ингээд дэмжиж байгаа гэдэг утгаараа. За тэгээд дөрөвдүгüүрт нь бол энэ одоо investment property-г худалдаж авахд зориулсан одоо банкуудын investment home loan-ы одоо зээлийн одоо орон сууцны зээлийн одоо маш гоё юм юунууд байдаг. Одоо feature янз бүрийн одоо боломжууд байдаг. Жишээлбэл бол за тухайн одоо жишээлбэл Монголд бол хүн байр эзэмшилээ. За өнөөдөр миний 6 жилийн өмнө авсан 100 саяын байр маань өнөөдөр ингээ 200 сая болсон байлаа гэхэд би тэр 200 сая өссөн үнийн дүнгээс equity release буюу одоо тий өссөн үнийн дүнгээс одоо тэр өсөлтийг бодитоор би авч чаддаггүй шүү дээ тий. Одоо жишээлбэл би 200 саяар ямар нэгэн хүнд байраа зарж ижил энэ 100 саяын юугаа хүртэх боломжтой байдаг. Гэтэл Австралид бол яг ингэж худалдаж зарж борлуулах шаардлагагүйгээр зөвхөн тэр зах зээлийн ханш өссөнөөс мөнгө гаргаж авах боломжтой. За энийг одоо equity release гэж хэлээд байгаа. Одоо нөгөө refinance буюу дахин санхүүжилт хийх замаар тухайн байраа одоо яг өссөн одоо жишээлбэл одоо 200 сая гэдэг үнээр үнэлүүлээд түүнийхээ 80% нь буюу 160 саяын одоо за би саягээ ярьчлаа 160 саяын зээл аваад нөгөө 100 саяынхаа байрны 80 саяын зээлээ хаагаад дахиад 80 сая гаргаж аваад дараагийн байраа худалдаж авах гэдэг ч юм уу. Ерхэд нөгөө энэ боломжууд нь одоо зах зээл маш хөгжсөн байгаа юм тий. Тэгэхээр энэ боломжууд нь айгүй их маш боломжтой одоо ийм боломжууд нь өөрөө тэр нэгэнт ингээ байр авсан хүнийг ерөөсөө нөгөө дараагийн 2 дахь 3 дахь байраа авах боломжийг ингээ буст хийдэг байхгүй. За тэгээд дараагийнх нэг зүйл нь одоо тухайн байрыг түрээслүүлж байгаа түрээсийн орлогоо одоо тэр хүн маань банкн дээрээ миний ингээд орлого гэдэг орлогыг нь одоо нөгөө тооцож зээлчих чадварыг тооцоход одоо тэр орлогын тооцож байгаа байхгүй юу. Монголд бол мэдээж тэр байрыг одоо түрээслээд одоо тэр чи одоо ирээдүйд орж ирэх гэж байгаа орлого байгаа даа шүү дээ. Тэгэхээр Монголд бол нөгөө ирээдүйд орж ирэх орлогыг бол боддоггүй гэдгээрээ ер нь аягүй таа. Би ерөнхийдөө нөгөө Монголтой харьцуулж ярихаар хүмүүс аягүй сайн тусдаг байхгүй юу. Бид нар чи одоо өөрсдөө Монголд одоо байртай байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй харьцуулж ярил аягүй ойлгомжтой байдаг. За тэгээд одоо investment property гээд ярьж байгаагийнх одоо бид нар одоо хамгийн чухал зүйл маань одоо хаана байр авах вэ гэдэг ч юмас айгүй чухал шүү дээ. Тэгээ би түрүүн яг ярьсан бид нар ингээд зөвхөн финансийн шийдэж өгдөгөө гэд. Гэхдээ би одоо нэг сүүлийн үед яг клиентуудынхаа энэ experience-үүд дээр үндэслээд зөвхөн одоо ингээд тий харилцагч нараа ингээд шууд байраа олоод ир гэж явуулах нь айгүй бас учир дутагдaltaй юм байна гэж бодоод өөрөө ерөөдөө бас энэ чиглэл рүү орё гэд бас сонирхоо явж байгаа. За buyer agent-ууд гээд одоо гадуур бас байдаг эйжентүүд байдаг. За тэр маань болохоор ерөөдөө нөгөө одоо би байр авж байгаа хүний төлөө ажилдаг тийм агентлагийн хүмүүс байдаг, мэргэжлийн. За тэр юу хийдэг вэ гэхээр одоо таны байр авах одоо тэр одоо ямар одоо нөхцөлүүд бүрдсэн байх юм те тэр одоо таны preference дээр үндэслээд таны одоо танд одоо тийм стратегигээр ингээд байрыг тань олж өгөх одоо энэ процесст ингээд тусдаа явдаг тийм хүмүүс байдаг. За тэгээд ямар давуу талтай байдаг вэ гэхээр одоо бид нар ирээдүйд одоо
тэр нөгөө government-ийн одоо дэд бүтцийн бодлого гэдэг ч юм уу тэр зүйлтэй холбоод одоо танд ингээд стратегигээр одоо таны опшнууд ингээд танд гаргаж өгдөг гэсэн үг. За дараа нь болохоор одоо зарж байгаа талтай price negotiation хийж өгдөг. Яг нөгөө өөрөө одоо нөгөө улаан гараараа гэдэг шиг нөгөө seller одоо real estate одоо тэд нар ч одоо ингээд мэрэгжлийн хүмүүс байгаа тэр real estate agent-үүдтэй ингээд улаан гараараа өөрөө үзнэ гэдэг бас л их айгүй тийм чадвар хамгийн одоо дээрэс нь бид нар одоо хамгийн анх удаа байр авч байгаа үед бол яг нөгөө яг хэрхэн дээл хийх талаар яваасаа туршлагагүй гэдэг үүднээсээ айгүй тийм нөгөө өндөр үнээр авах ч гэдэг юм уу тийм нөгөө юм сул талууд байдаг. Тэгэхээр нөгөө энэ buyer agentтэй хүмүүс яадаг вэ гэхээр хоёр agent нь хоорондоо л ерөөсөө ингээд бүх харилцаагаа аваа ячдаг болохоор buyer agent-үүд нэгдүгээрт одоо тэр байрыг overpriced буюу одоо зах зээлийн ханшаас арай өндөр байгаа эсэх гэдгийг ч одоо мэдж байгаа улсууд шүү дээ одоо тийм болохоор ерөөхдөө таны одоо карманаас гарах мөнгийг хэмнэж өгнө л гэсэн үг. Тэр нөө үнийг айгуу сайн negotiate хийж одоо 8 альцж тохиролцож өгнө гэсэн үг. За 3 дугаарт нь бол одоо нөгөө энэ domain real estate гээд одоо энэ платформуд дээр тавигдаагүй байгаа off market буюу одоо тийм зөвхөн эйжентүүд хоорондоо мэдээс солилцдог team source-оос бол танд тохирсон гой боломж илүү боломжтой гой тийм байруудыг бас ингэж харж олж өгөх боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө яг нөгөө нэг эднэр юу яадаг юм бэ лээ. Одоо тэр чи advertise хийн, inspection зарлна гэдэг нэг зардалтай байдаг учраас бас ихний ээлжинд off market байдлаар ингээд байраа зах зээл дээр борлуулах гэж үздэг юм байлээ. Тэгээд яг тэрнээс болоогүй бол цаашаага платформуд дээр тавигддаг гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн ихний боломжууд одоо тэр сагстай опшнуудаас одоо сонголт хийх боломжтой л гэсэн үг. Тэгээд мэдээж одоо энэ ингээд investment property гэдэг чинь өөрөө одоо interstate буюу одоо өөр мужид бас авах боломжтой байдаг тийм муж хооронд. Тэгэхээр та өөрөө байхгүй ч гэсэндээ тухайн мужид байгаа эсвэл бол одоо хаан чамаагүй ерөөхдөө энэ buyer agent-үүдийг ашиглаад ерөөхдөө ингээд байраа тухайн мужид одоо худалдаж авах одоо ингээд нэг стресс багтай тийм нөхцөлөөр авах боломжтой гэсэн үг. Тэгээд яг нөгөө би манай компани болохоор одоо групп компани учраас манай компани buyer agent-үүд хамтарч ажиллаад танаа Монгол одоо клиентуудад хямдралтай одоо үнийн дүнгээр авч өгөө гэсний тиймэрхүү бас дийл гаргачаад бид одоос энийгээ промоут хийх гээл ерөнхийдөө явж байгаа юм. Тэгээ бас өөрөө айгүй тийм сонирхолтой санагдаад ерөнхийдөө одоо бид нар чинь нөгөө buyer agent гэхэд бид нарт айгүй шин зүйлтэй бид нар хүнд мөнгө төлж одоо байраа сонгоно гэж юу байсан бэ гэж бодож магадгүй. Гэтэл одоо энэ австралчууд чинь тэр байрыг байр гэдэг зүйлийг чи одоо нөгөө айгүй seriously авч үзээд байна шүү дээ. Тэрнээс чи investment property гэдэг чи одоо гол зүйл маань нэгдүгээрт одоо тэр rental yield буюу байр одоо байрыг түрээслэн борлуулах түрээсийн орлого маань өндөр байх хэрэгтэй. Хоёрдугаарт бас нөгөө capital gain буюу үнийн дүнгээсээ бас ингээд сайн өсөлт үзүүлэх тийм байрыг авна гэдэг чинь өөрөө зүгээр нэг юу биш л болчиход л тэгээд яг нөгөө мэрэгжлийн хүнээр нь тэр мөнгөний ингээд төлөөд хийлгэх л одоо тийм сонирхолтой байд юм байна. Тэгээд яг нөгөө тэр үнийн одоо фиг төслөх байтугай л одоо тэр үнийн дүн ашиг орлогыг бий болгох учраас яг нөгөө buyer agent-ийг бас сонгож яг нөгөө тэр чинь бол хүний одоо юуны л асуудал та тэгээд яг өөрийнх нь юу тохирж явах юм бол бас buyer agent-ийг аваарай гэж би бас нэг зөвлөх байна. Тэгвэл бас тийм шинэ зүйл бас гарч ирж байгаа юм шиг. Тэгэхээр наадах чинь real estate agent-аас шал өөр бас buyer agent юм биш үү тий? Real estate нь болохоор яг нөгөө seller одоо зарж байгаа талын одоо өмнөрийг хамгаалдаг бол buyer agent бол яг таны төлөө, таны ашиг сонирхлын төлөө, таны мөнгийг хэмнэхийн төлөө ажиллаж байгаа тусгай хүмүүс гэсэн үг. Аха. Тийм байна. За тэгэхээр бас хүмүүс маань бас сонирхож иж магадгүй. За мөнгөн зулаараа үйлчлүүлье. За ер нь mortgage broker гэж ямар хүмүүс байдаг, яаж ажилтдаг юм бол ямар одоо үн хөлсөөр ажилтдаг юм бол гэж боддог тийм үү. Тэгэхээр би бол хариултыг мэдчихэж байгаа. Гэхдээ манай сонсогч нарт маань бас энэ бүгдийг бас тайлбарлаад өгвөл бас илүү энэ үднэс тийм ээ.
Тэгээ тийм яалтчгүй нөгөө манай Монголд ч одоо mortgage broker гэж байхгүй зөвхөн яг хүн болвол банкн дээр очиод үзээлээ авдаг. Учир нь гэвэл яагаад биднэрт бол тийм олон опшн угаасаа л байхгүй гэсэн үг тий. Тэгэхээр тийм одоо зах зээл байх шаардлагагүй л гэж ойлгож байгаа. За Австралид бол яг нийтдээ одоо орон сууцны зээл олгогдож байгааг 80% нь бүр брокероор дамждаг. Яагаад банкуд ингээд брокероор дамжуулж зээл олгох сонирхолтой байдгийг гэхээр одоо энэ зээл олгох процесс гэдэг маань одоо энэ бүх явцад одоо тэр хүнийг бүгдийг ингээд чиглүүлээд бүх юмыг хэлээд одоо тэр одоо процессыг өөрсдийнхөө зүгээс одоо нэгдүгээр процессын амарчлах гэж хоёрдугаарт одоо энэ хувь хүний одоо нэг юу лээ юу ажиллах хүчийнхаа зардлаа багасгах байдлаар ерөнхийдөө энэ дундын яг нөгөө энэ харилцагчийн талд ажиллаад өгдөг хүн байхгүй бол бүх юм нөгөө банк одоо ингээл ингэдэж шүү тэгдэж шүү гэж хэлэх шаардлагатай болно. Хоёрдугаар энэ олон лендер байхад хүн банк бол нөгөө яг одоо аль банкыг гэж яг очих юм бэ те. Тэгтэл яг тэр банкыг ингээд зориод очиход тэр банк зөвхөн өөрийнхөө л бүтээгдэхүүнээ санал болгох байхгүй юу? Тэгтэл яг та брокер дээр очих юм бол тэр брокерын яг ингээд халаас нь ингээд 100 лендер байна. Тэгтэл яг тэр 100 лендерээс танд одоо ерөөсөө хамгийн бага хүүтэй танд одоо хамгийн бага хүүтэй зээлийг олж өгснөөрөө тэр брокеруудад болохоор одоо тэр брокер чинь банкудад ажилладаггүй л гэсэн үг. Ерөөсөө банкнд хамтарч ажилладаг болохоос ш гол нь одоо бусад бүх өрсөлдөгч банкудтай хамтарч ажиллаж байгаа болохоор ерөөсөө банкуудыг хооронд нь өрсөлдөвчдөг байхгүй юу? Одоо ингээд жишээлбэл манай энэ ийм клиент байгаа юм тий одоо ингээд энэ банкнд ийм зээлтэй тэгтэл одоо ингээд энэ банк бол ингээд ийм хүүх гээд байна. Танах ямар хүүх юм бэ? Хэрвээ танах ингээд эсвэл нөгөө яг хүний зүгээс хүний өмнөөс одоо ингээд нөгөө тий одоо стратегтэй л үзэж байгаа юм. За тэгээд энэ mortgage broker гэдэг хүмүүс ч одоо ингээ 80% зах зээлийн ингээ 80% ингээ хийгээд байна. 20% бол яг мэдээж одоо traditional уламжлалтай юу эрхэмлдэг хүмүүс бол мэдээж одоо юуг нь хүлдээн. За тэгээд бид нар бол манай компани бол энэ Австралид 10 жил гаруй үйл ажиллагаа явуулсан тийм компани байгаа. Тэгээд монголчуудтай бол ямар нэгэн юуны одоо зуучлалын төлбөр байхгүйгээр зөвхөн банкнасаа яг нөгөө комиссн авах байдлаар тэгж болол үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр та банкнаас зээл авахд ерөөсөө ямар ч мөнгө төлөхгүйгээр зөвхөн ингээд бүх процессд одоо бид нар бүх аппликейшнийг бүгд хүртэл бид нар бүх юм хийж өгнө гэсэн үг байхгүй юу? Зөвхөн танаас одоо материалын ийм материалын тэгсэн юмыг шаардчаад тэгээд ерөөсөө банктай дийл хийнэ гэсэн үг. Одоо эргүүлээд нөгөө банк чинь ингээд тодруулга явуулна шүү дээ. Одоо ир чинь хаанаа юм чинь гэсэн юм уу тэгсэн юм уу гэл тэр бүх юмд чинь ингээд харилцагчаа хамгаалж одоо таны өмнөөс тэр процессд ингээ оролцсон гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаарт бас нөгөө Австралид нөгөө одоо ингээ ямар нэгэн аппликейшн зээлийн хүсэл ингээ complicated байхаараа л бид нар чинь ингээ айгүй тийм complication-ыг ерөөс ингээ юм шийдэх гэж үздэггүй ингээ буцаачдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд брокертэй байснараа ерөөсөө тэр аппликейшнийг ямар ч seamless ерөөсөө ингээд те бүр айгүй гой бүх юм ямар ч complicated байсан ч гэсэндээ бүр ингээд easy харагдуулахаар айгүй гой бэлдээд ингээд явуулдаг гэсэн үг. Яагаад гэвэл банк юуг хардаг, юуг яадаг гэдгийг мэдж байгаа болохоор тэндэн зориулж явуулдаг. Одоо бэлдэж аппликейшнүүдээ явуулдаг гэсэн үг. Аха. Тийм байна. Тэгэхээр за хүмүүс маань ингээ байшингаа авчлаа. За ингээд зээлээ төдөө явжлаа. За нэг 2 жил боллоо те. За жил боллоо 2 жил боллоо. Ингээ харсан чинь банкны хүн өөр нэг банкудаа харьцуулсан чинь жоох өндөр байна. За тэр тохиолдолд mortgage broker-уд маань бас өөр банкуд руу шилжүүлэх буюу refinance хийх үйлчлэгийг үзүүлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний талаар хүмүүстэй бас нэг товч хойлоос нэг ойлголт өгье те. Refinance гэж юу юм? За тэгсэн нөгөө одоо Австралид чинь одоо энэ нэг хүн одоо ингээл зээл аваад тэгэл 30 жил нөгөө банктайгаа байна гэж юусэн хизээч байдгүй. Ерөөсөө нэгч тийм тохиолдол ерөөсөө байдгүй. Яагаад вэ гэхээр энэ олон ингээд өрсөлдөгчүүд чи ерөөсөө ингээл байнга л нөгөө шинэ харилцагч олох ингээл нөгөө банкудаасаа ингээл нөгөө харилцагч авах гэдэг ингээд алдчихэдэг болохоор ингээ байнгын нөгөө гол нь харилцагчид юу чухал юм? Яг нөгөө баг хүү гой нөхцөл те. Тэр чухал учраас ингээд тухайн банктайгаа ингээд зурлаад байлгүй ерөөсөө ингээд гой нөхцөл байдлыг л ингээ хайгаа явж идэг. За тийм болохоор ингээд дахин санхүүжилт гэдэг байдлаараа ингээд хүүгээ сайхан сайжруулад ингээ яваад байх боломжтой байдаг. За
Ерөнхийдөө ямар тохиолдолд дахин санхүүжилт хийх нөхцлүүд ерөнхийдөө үүсдэг вэ? Эсвэл хийж болох вэ гэдэг ч юм уу гэхээр ерөнхийдөө за хэрвээ түр визтэй тэгээ таны визийн нөхцөл сайжирсан бод одоо түрүү хэлсэнтэй нөө 500 визтэй байжгаад 482 виз авсан бол гоё дахин санхүүжүүлээд нөө хүүгээ бууруулад гоё нөхцөлтэй зээл рүү шилжих боломж байгаа байхгүй юу? За дараагийнх нь гэх юм бол одоо тухайн банктайгаа ингээд 2 жил ингээд байгаа таны хүү ерөөсөө ингээд төдийлөн буурахгүй байгаа болвол ингээд бусад банкудтайгаа ингээд харьцуулж агаад өөрийнхөө нөхцлөө сайжруулад ерөөхдөө ямар хүү байна гэд үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл ерөөхдөө банк болохоор ингэдэг юм байна л да. Одоо нөгөө тухайн харилцагч маань ингээд тухайн банкнаас зээл авчихараа одоо нөгөө existing client болчихж байгаа тий. Тэгтэл нөгөө банкуд чинь нөгөө шинэ харилцагч гэл ингээ явсараа нөгөө байгаа харилцагчаа ерөөсөө ингээ кэйрлэхгүй ингээ орхигдуулчих тийм байна л та. Тэгэхээр нөгөө нэг одоо өөр банкны шинэ харилцагч болох юм бол мэдээж нөгөө банк чинь таныг авахын тулд те ингээд өрсөл яах гэдэг. Гэх байдлаар ингээ нөх хүүгээ бууруулах сайхан нөхцлөө сайжруулах байдлаар ингээд дахин санхүүжүүлээд ингээ явж болно. Заагуур дараагийнх нь юм бол одоо нөө түрүүн хийсэн те нөө байрны үн маань ингээд өссөн одоо өсөлт үзүүлсэн байх юм бол одоо нөгөө бид нар анх жишээлбэл 80% зээл ингээ авсан байлаа гэж үзэхэд таны байр өссөөд одоо мэдээж зээл маань ингээ жил болго ингээ төлөгдөд буураа явж байгаа те. Гэтэл нөгөө талдаа байрныхан маань үнэ нь өссөн байх юм бол таны нөгөө зээл үнэлгээний харьцаа чинь хэрвээ 80% зээл авсан байжгаад одоо өнөөдрийн байдлаар байр чи өсөөд 70% руугаа орцсон байх юм бол тэр чинь ингээд зээлийн хүү буурах нөхцөл бүрдчихэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө банкн дээр чинь 60%, 70%, 80%, 90% гэдэг ерөөхдөө нөгөө энэ зээл үнэлгээний харьцаа буюу та нийтдээ байрныхаа хэдэн хувийг зээлээр санхүүжүүлсэн бэ гэдгээс хамаараа зээлийн хүү маань ерөөхдөө өөр байдаг. Одоо ихэнх хувиа өөрөө санхүүжүүлсэн те зээл нь арай бага хувь байх юм бол мэдээж банкнаас бага хүү санал болгодог гэдэг утгаараа 80% зээлтэй байж байгаа 70% руу зээл үнэлгээний харьцаа нь орсон байх юм бол та зээлийн хүүгээ бууруулж болох нэ. За тэгээ түрүүн хэлсэнчлэн нөгөө equity release буюу одоо нөгөө өссөн байрныхаа үнээсээ өөрөө кэш гаргаж аваад дараагийн байрныхаа одоо депозитыг хийх. За эсвэл дараагийн байр гэхгүйгээр одоогийн авсан байраа одоо renovation буюу одоо тий дахиад сайжруулалт хийх. За эсвэл бол та нөгөө одоо ингээ манайхан ч айгүй их нөгөө автомашины зээл авнаа. Тэгээд айгүй өндөр хүүтэй тийм байрныхаа зээлийн дараагаар ингээ нөгөө машины зээл авчингууд чи ингээ сарын одоо нөгөө ачаал маань айгүй өндөр болчихж байгаа байхгүй. Тэр чинь л ерөөхдөө бас адилхан л нөгөө орон сууцны зээлийн төлөөлөлт ингээ тухайн хүний одоо сэтгэл санаа бүх юм ингээ нөлөөлчихөж байгаа байхгүй. Тэгээ бид нар ч одоо нөгөө тэрийг бүгдийг л кэр хийж байгаа болохоор за тэгээ ийм зээл авсан бол тэрийг одоо жишээлбэл 30 мянган автомашины зээл авсан тэрний чинь төлөлт ингээл одоо 7 хоногт 800 ч юм уу төлөө явж илаа гэхэд бид нар байрныхаа үнэ өссөн үед нь одоо тэр одоо автомашины зээлийн орон сууцны зээл дээр ингээ шингээгээд дахиад санхүүжилт хийчихэж байгаа гэсэн үг. Одоо орон сууцны зээлийн 30 мянгаар өсгөө тэгээ тэр өндөр хүүтэй зээл хаагаад орон сууцныхаа зээлийн хүүгээрээ ингээд тэгээ 30 жилээр ингээд тархчихж байгаа болохоор чинь нөгөө сарын төлөлт нь хамаагүй буурчихж байгаа байхгүй нөгөө банкндаа ч гэсэндээ ерөөдөө барьцаа сайтай зээл рүү шилжиж байгаа болохоор бас ашигтай гэдэг байдлаараа тэгээд нөгөө цавуугийнхаа дарамтаа бууруулж байгаа. За тэгээд нөгөө дахин санхүүжилт бас авахын тулд нөгөө банкуд чинь бас ингээд нөгөө кэшбэк офферууд өгч идэг. Одоо 3000, 4000, 2000 гэл тухайн одоо цаг үеэсээ хамаарат бас тиймэрхүү мөнгөн дүнгийн тийм урамшууллууд бас байдаг. Тэгэд ингэ нөгөө иймэрхүү одоо бололцоо боломжууд ингээ айгүйх байдаг учраас ингээд энэ Австралийн моргежийн зах зээл айгүй хөдөлгөөнтэй ингээл ерөөсөө бид нар ч одоо ингээ нэг зээл олгосон зээлгчтэйг ингээл байнгын л ингээл тоглолтууд хийгээл одоо ингээ юм байна одоо тэх юм байна ингээл ерөөсөө ингээ явдаг. Тийм ээ тий. За энэ айгүй том сэдвээ бүр хоёулангийн маань подкаст ер нь дуусах нэг цаг руу ер нь төгчийн тэгээд цаашаа ингээл яриад асуух юмнууд айгүй их зөндөө гарч ирэл байна л да. Тэгээд магадгүй тэгээд та бүхэн манаас яг түрүүн хийсэнчлэн бас мөнгөн зултайгаа холбогдоод энэ бүх мэдээллүүдийг яг өөрийнхөө нөхцөл байдал дээр амьдралын нөхцөл байдал дээрээсээ зөвлөгөөгөө аваад цааш нь яваарай. Өнөөдөр бид хоёр бол яг цухасхан яриад өнгөрлөө. Тэгээд мэдээж тэр яг тэр equity ашиглаад явна гэдэг чинь ер нь манай Монголд ер нь байдгийн болоо да. Ер нь бол энд яг тэр бол маш
одоо их яригддаг те equity-гээр ашиглаад одоо цаа ингээл 30,000-ын машин нэмж оруулаад байрныхаа зээлийг өсгөөд ингээд яг Монголд яг ийм зүйл байдгийн болов? Монголд ерөөсөө харин одоо нөгөө нэг гол нь одоо юу л агаад байгаа юм. Одоо микийн зээл гэдэг маань өөрөө одоо их үүсвэр нь өөрөө зөвхөн ипотекийн корпорациас хамааралтай. Тэгэхээр нөгөө одоо энэ их үүсвэр маань ингээд шинжлэхдээ шинэ одоо их үүсвэр байхгүй учраас энэ олон одоо энэ эдхийн банкуд яг нөгөө өөрсдийнхөө их үүсвэрээр зээлээ өгж байгаа болохоор ингээд тоглолтууд айгуу сайн хийгдэж байгаа байхгүй. За яг нөгөө банкн дээр бас энгийн хүүтэй орон сууцны зээл гэж байдаг штэ. Сарын одоо 1.5% гэдэг ч юм уу. Тэгэхээр бас тэр нөхцөлтэй зээл нь ч гэсэндээ бас яг төдийлөн яг ингэж өгч өгөө. Яг л нөгөө анхны одоо эмчдэгч одоо тэр байрыг худалдаж авахтал зориулж орон сууц гэдэг зүйл олгодог болохоос биш банкуд яг нэгэнд авцсан байраа барьцаалаад яг ийм урт хугацааны зээл гэж ерөөсөө яг дахин санхүүжилтийг бол ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Тэг яг тэрийг бол яг Монгол бас хэрэгжүүлээсэ гэж аяух боддог. Манай яг нөгөө банкуудын эрсдлийн одоо үнэлээд одоо тэгж харж байгаа байдал маань тэг одоо манайхан ч бас ингээл нөгөө тухайн байрыг ашиглаад янз бүрийн л одоо гаргалгаа хийх гэж оролдох бах. Тэгэхээр яг тэр байдлаасаа ч гэдэг юм уу ер нь бол яг ийм яг юу бол байхгүй. Дахин санхүүж зүйл ерөөсөө. Тийм тэгэхээр сонсож байгаа танд бол энэ шин зүйл байгаах. Тэгэхээр сайн мэдээлэл аваад Google-ээр орж уншаад бас тэг мэдээлэлтэй болоорой. Яг Австралийн банкуд бол яг юм байдаг. Тэгээд түрүүчийн хэлдгээр бас олон жижиг том гэдэг маш олон банкуд байдаг. Тэгээд тэр нь хоорондоо бие биентэйгээ их өрсөлддөг, хүүгээрээ их өрсөлдөн, хэрэглэгч татах гэж их өрсөлдөн. Тийм болохоор бас нэг талдаа бас хэрэглэгч нарт айгүй зээл авагч нарт ер нь аюу давуу талтай гэж үзээд байгаа шүү дээ. Ингээд рефинанс хийгээ те. За тэгвэл танах өндөр хүүтэй байгаа бол биш явлаа шүү гэхэд за жоох үнэ буулгадаг ч юм уу те. Юуныхаа банкныхаа хүүг буулгах за манай сүүлийн юу юм байна гэд ингээ ярилцаад яваад ах бас боломжтой байдаг шүү. Тэгэхээр брокеруудаараас дамжуулаад ярих юм бол та монгол хэлээрээ яриад тэ цаашаага ингээ банкудтай харьцахад амар болох нь байна гэж харж байна. Тэгээд 2000 миний хувьд чи 2016 онд яг ихнийхээ байрыг аваад тэгэл тэрнийхээ equity-гээр ингээд бас цаашаа байр авсан байдаг байхгүй. Тэгэхээр яг equity гэдэг зүйлийг та бүхэн бас суралцаарай, мэдж аваарай. За ийм байна. Тэгэхээр одоо асуултуудаа зарим ер нь асуулт гарч ирээд байгаа боловч би одоо ингээд дуусгая. Тэгээд сүүлийн асуултыг бас мөнгөн зултаа үлдээ. Тэгээд бас яриагаа үлдээсэн хариул асуугаасаа гэж бодож исэн зүйлс байвал энэ дээр бас хариулт боломж өгье. За ерөнхийдөө харин тийм одоо яг нөгөө яриа л байвал энэ ерөөс хизээш дуусдаггүй болохоор яг нөгөө тухайн хүн болгоныхаа кейстэй ингээд ярилцсан явчихаар айгүй амар байдаг. Тэгээд яг ингээд нөгөө одоо шаардлага ийм байна гэд явахаасаа илүүтэйгээр энд чинь нөгөө эхлээд таны кейсийг сонсож үзээд эргүүлээд бид нар ийм гаргалгаа байна гэдэг яг нөгөө яг тэгж тийм зарчмаар явдаг байхгүй. Эхлээд тийм болохоор яг нөгөө бид нартай холбогдоод одоо инстаграмаар бичиж болно Money Minds гээд инстаграм дээр шууд бичээд надтай холбогдоод тэгээд утсаар ярьж болно. Ерөөдөө манай байгууллага одоо энэ Австралийн бүх мужуудад амьдрал сууж байгаа монголчуудтай зээлийн олгоо явьж байгаа. Тэгэхээр та хаана байгаагаас үл хамааран манайдтай онлайнаар холбогдоод зөвлөгөөгөө авч болно. Тэгээ би түрүүн хэлсэнчлэн манайх одоо нөгөө 10 гаруй жил энэ брокерийнхаа үйл ажиллагааг явуулсан маа. Тэгэхээр би таны кейс дээр зөвхөн яг нөгөө миний одоо 3 жил гарны experience ингээд хязгаарлагдахгүй би нөгөө 10 жил гарны одоо брокертойгоо хамтдаа ингээд гарц гаргалгаан дээр суудаг учраас одоо илүү их нөгөө тий баялаг энэ одоо кейсүүдтэй одоо ажиллаж исэн хүнтэй хамтарч ажиллах учраас ерөөдөө маш гарц гаргалгаа аюул сайн гаргаж өгдөг манайх. За тэгээд нөгөө монгол хэл дээрээ хэлсэндээ монгол хэл дээрээ зөвлөгөө аваад ингээ ярилцсан юм гэдэг бол ингээ айгүй даваа тал болж байгаа юм. Яагаад тэгвэл одоо ингээл нөгөө бусад брокерийн газрууд ч одоо ингээл яг бүр ингээл нөгөө бид нар энийг бүрчлэн хүүгүүд сургуульд оруулж байгаа юм шиг ингэж хэлж өгдөг байхгүй юу? Яг нөгөө ерөөхдөө ингээд юм байна гэл одоо нөгөө тухайн хүний чинь одоо өөрөө мэддэг гэж одоо expect хийдэг ч юм уу. Ерөөхдөө яг нөгөө яг асуухад ингээд ярилцсан явахад бол ямар ч асуудал байхгүй. Гэхдээ бол яг нөгөө их хэл дээрээ те ингээд яг нөгөө бид нар ч одоо нөгөө шинээр анхныхаа байрыг авч байгаа хүнийг ямар мэдлэг мэдээлэлтэй байгаа вэ гэдгийг одоо мэдж байгаа болохоор тэрэнд нь тохируулаад ирсэн бүх зүйл дээр нь ингээд зааж зөвлөөд
явдаг байгаа. Тэгээд нөгөө үн төлбөргүй учраас ерөөсөө ингээд бид нартай холбогдоод байр авахд ерөөсөө нээлттэй шүү л гэж хэлмээр байдаг да. Нэрээ тийм биш үү? 16 онд чинь юу ингээд монголоор ярих брокер гэж одоо яг юу ч байдгийг мэдэхгүй өстой нэрээ юу ч мэдэхгүй байхдаа л яг нөгөө Австралийн брокер компаниар авч ирсэн байхгүй. Тухайн үед бол зүгээр өстой нэр мэдэхгүй одоо за ингэдгийм байлгүй дээ. За яг нэг яг ийм гоё мэдээлэл те монгол өөрөөр хэлээр ингээд гоё авах мэдээлэл байхгүй. Тэгэл тухайн үед бол ингээл асуул ингээл бүх зүйл шившин бүх зүйл шинэ ингээл асал жоохон ингээл айцтай хөөцтэй за зөв буруу юу гээл те гэх мэт чинь нэг л олон цаасан дээр л гар бисүүд сурч ирснаас их сандгийн гэх мэт чинь тэгэхээр одоо их сайхан болчих те тэгээ 16 он гэдэг чинь тухайн үед чинь тэгэл ямар ч тийм мэдээлэл байхгүй л байлаа. Тэгээ одоо бол амар болсон байна. Тэгэхээр та бүхэн энэ боломжуудыг бас аваад холбогдоорой. Тэгэд Money Minds гэдэг Instagram дээр байгаа шүү. Тэгээ одоороос бас комментороос оруулаад өгье манайхан тэгээ холбогдоорой. За тэгээд за сүүлийн асуултыг бас зорилтын талаар бас асууж дуусгана. Зорилт. За ерөнхийдөө би бас Австралид одоо ингээд 3 жил гарan одоо ингээд брокерийн чиглэлээр ажиллачлаа. За тэгээд яг хөө миний яг ирээдүйн зорилго бол бас яг энэ нөгөө finance advisor буюу одоо тий санхүүгийн зөвлөх, үйлчлэгээ үзүүлэх тийм зорилготой байгаа. За нэгдүгээр одоо би бол ерөөхдөө property талаараа одоо дахиад хийсэндээ нөгөө buyer agent байдлаар бас ингээд мэргэшээ явна. За дараагийнх нь болохоор ингээд equity management талаараа ингээд мэргэшээ явна гэж бодож байгаа. За тэгэхээр ерөөхдөө энэ одоо mortgage broker маань ерөөсөө бас миний ирээдүйн зорилгын нэг хэсэг баггүй. Тэгэхээр энийгээ бол хизээч орохгүй ингээд ерөөсөө төрөлжүүлээд баяжуулаад явна гэсэн. Би өөрөө нөгөө айгуу тийм юунд дуртай одоо number person гэж байдаг шүү дээ. Тийм тоонд дуртай. Дээрээс нь ингээ хүнд юм ингээд хэлж өгөх одоо зааж мэдснээ ингээл ерөөсө хүнд л хуваалцмаар санагдаад байдаг байхгүй. Тэгээд тийм нөгөө Монгол байхдаа хүртэл банкнд сурагч авч байсан. Тэгээд ийм одоо тийм байдлаараа бас яг энэ нөгөө пэйж ажиллуулад ингээ хүмүүст сурсан мэдсэн бүх мэдж байгаа зүйлээ ингээ хэлэх сонирхолтой. Дээрээс нь одоо ирээдүйд бас л одоо энэ чиглэлээрээ явах чиглэлээрээ бас л одоо ингээд энэ пэйжээ улам өргөжүүлээд явна гэж бодож байгаа. Тэгээд Австралида байгаа монголчуудаа ямар нэгэн санхүүгийн одоо хэрэгцээ шаардлага одоо бүх хэрэгэдээ санхүүгийн advice хийх зорилготой. Тийм л хүн байгаа. За тэгэхээр одоогийн байдлаар бол ерөөхдөө тань mortgage broking одоо үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. За тэгээд ирээдүйдээ ингээд энэ чиглэлээрээ ерөөхдөө өөрийгөө төрөлжүүлээд явнаа л гэж одоо амлая. Ямар мундаг юм бэ? Ямар гоё юм бэ? Бас өөрийнхөө мэдж байгаагаа бас бусдад түгээмээр байна гэдэг үг нь маш их таалагдлаа. За тэгээд Австралид бас амьдарч байгаа тэгээ олон монголчуудаа бас гал голомтоо бадраах, өргөө сайхан гэртээ болгох, энэ сайхан ажилд нь одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд бас гэр бүлд нь хөөрхөн жоохон охинд нь бас эрүүл энх аз жаргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд монголчуудаа хэрэгтэй подкастыг ингээд хийж ийн гэдэг бол маш амар буянтай ажил байна. Тэгээд энийх нь нэг хэсэг болоод ингээд гоё ярилцсан суугаад энэ талаар ярилцсандаа маш их баяртай байна. Урьж ярилцсан маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд Сидней хотоос Мөнгөнзөл, Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Мөнгөнзөл. Баяртай. Free audio post-production by alphonic.com.